За үргэлжлүүлээд хэдүүлээ нэгээс илүү олон цэник байвал тэнд ямар цахилгаан орон үүсэх вэ гэдгийг яг судалцгаая. За тэгээд энэ тухай ярихынхаа өмнө бас товчхон бас нэг зүйлийг нэмж хэлмээр санагдаж байна. Тэрний үгээр ер нь альва биед яаж цахилгаан цэнэгтэй болдго юм бэ гэдэг ч байгаа те. Тэгэхээр бид нар альва бодис атомоос молекулаас тогтдог гэж мэднэ. За тэнгууд атом маань болохоор цөм болон түүнийг тойрон эргэлдэж байгаа электроноос бүрддэг гэж ярьдаг, гэж загварчилдаг. За тэнгууд электрон гэдэг бидний яг дөрөнд дурдж байсан игэл бүүн маань сөрөг цэнэгтэй байдаг, сөрөг төрлийн цэнэгтэй игэл цэнгийн хэмжээтэй. Тэгвэл протон маань болохоор зэрэг яг игэл цэнгийн хэмжээтэй эерэг төрлийн цэнийг өөртөө агуулж байдаг. За тэгээд аливаа бодис яг энэ атомоос бүрдэж байгаа протон электроноос бүрдэж байгаа дээр хэрвээ электрон нь илүүдэх юм бол тэр бие сөрөг цэнэгтэй бит болно. Электрон дутуудчих юм бол тэр бие нэмэх цэнэгтэй, эерэг цэнэгтэй бит болно гэсэн үг. Тэгэхээр аливаа зүйлс анханасаа яг эерэг сөрөг цэнийг аль аль нэг нь өөртөө агуулчихсан байдаг. Гэхдээ эерэг сөрөг цэнэгүүдийнх нь хэмжээнд тэнцвэр байдаг учраас нийтдээ цахилгаан саармаг байж байдаг. Тэгвэл саармаг байгаа ч гэсэн аль нэг цэнийг нь илүүдэх юм уу дутуудах юм бол тийм цэнэгтэй боллоо гэж бид нар ярьдаг гэсэн. За одоо үргэлжлүүлээд эерэг төрлийн цэнийг байжээ гэж бодъё. За энэ дангаараа байх юм бол цахилгаан орон ямар хэлбэртэй үүсэх вэ гэхээр нарны цэцэрэг шиг тэгээд эерэг цэнгээс гадагшаага чиглэлтэй сумуудаар илэрхийлэгдэнэ гэдэг өдрөн үзсэн тийм ээ. За тэгээд энүүний эргэн тойрондох нэг цэгийг сонгоод авъя. Тэгэхээр энэ цэг дээр цахилгаан орон ямар байх болоо гэдгийг хэдүүлээ судлах гэж байгаа гэсэн. За мэдээж түрүүний бидний нөгөө томьёо бичсэн байгаа. За бид бичсэн томьёог дахиад автаа авчижээ. Цахилгаан орныг олдог томьёо бол колоны тогтмол, цахилгаан орныг үүсгэж байгаа цэнгийн хэмжээ. Тэгээд энэ цэнгээс хэр зэрэг хол зайд байгаа цэг дээрх цахилгаан орныг тодорхойлж байгаа гэдэг R гэдэг зайн квадрат хуваадаг тийм. За тэгээд чиглэл нь болохоор эерэг цэнгийн хувьд бол энэ хоёрын хооронд холбосон хэрчмийнхаа дагуу гадагшаага чиглэлтэй байдаг гэж. За энэ хоорондох цагийг нь R гэдэг тэмдэглэж. За тэгтэл ахаад хоёр дахь цэник байна гэж бодъё. За тэр хоёр дахь цэнийг хэдүүлээ сөрөг цэник байсан гэж бодъё. Сөрөг цэник байсан. За энэ цэнэгүүдийн хооронд нь ялахын тулд хэдүүлээ энэ цэнигээ Q1 гэдэг. Нөгөө сөрөг цэнигээ хэдүүлээ Q2 гэдэг тэмдэглэж. За сөрөг цэник гэж байгаа хэдүүлээ өнгөөр ялгаад арай өөр өнгөөр бодчих. За тэнгуут энэ цэнгийн хоёр цэнэгтэй болчих учраас цахилгаан орн маань яах вэ гэдэг. Тэгэхээр цахилгаан орны хувьд болохоор бидний сурагч дээр ч гэсэн бас тодорхой дурдсан байгаа. Суперпозицийн зарчим гэж байдаг. Суперпозицийн зарчим. Энэ суперпозицийн зарчим гэж юу гэсэн үг вэ гэхээр зэрэг энд байгаа томьёо маань нэг л цэник байхад цахилгаан орон ямар хэмжээтэй байх вэ гэдгийг тодорхойлж байгаа. Тэгвэл нэгээс олон цэник болох юм бол яадаг вэ гэхээр зэрэг нэг цэнигээр нь дангаар нь байгаа гэж үзээд тэр цэник дангаараа байхад ямар цахилгаан орон үүсгэсэн бэ гэдгийг тус-тусд нь цэник болгоны хувьд тус-тусд нь болоод олсон тэр цахилгаан орнуудаа бүгдээр нь буцаагаад нэмэхлээр тэр цэнэгүүд бүгдээрээ хамтдаа байх үеийн цахилгаан орон гардгаа гэсэн томьёо. Энийг хэдүүлээ за би энд томьёо байдлаар бичих юм бол энэ Q1 гэсэн эерэг төрлийн цэнгийн үүсэх цахилгаан орны хэмжээг E1 гээд Q2 гэдэг байгаа цахилгаан орны хэмжээг нь E2 гэдэг нэлээ. За зураг дээр Q2 гэсэн цэнгийн маань үүсэх цахилгаан орн нь сөрөг төрлийн цэнэг учраас энэ цэнэг рүүгээ сөрөг цэнэг рүүгээ чиглэсэн дотгошоогоо чиглэсэн яг цахилгаан орн үүсгэнэ. За би E2 гэдэг нэлжээ. За тэгээд энд E2 гэдэг энэ дотгошоогоо чиглэсэн цахилгаан орны маань хэмжээ ямар байх вэ гэдгийг энэ томьёогоор бодно. Цэнгийнхээ оронд Q2 орлуулна. Энд байгаа E1 гэдэг цахилгаан орны эерэг төрлийн цэник буюу Q1 гэсэн цэнгийн маань үүсгэж байгаа цахилгаан орн учраас хэмжээ нь ямар байх вэ гэдгийг нь мөн л адилхан томьёогоор бодно. Гэхдээ чиглэлийн хувьд болохоор зэрэг эерэг цэнигийнх гадагшаага сөрөг цэнигийнх дотгошоогоо чиглэдэг гэдэг утгаар энэ яг энэ самбар дээр зурсан байгаагаар чиглэлтэйгээр зурагдана. Яг ийм чиглэлтэй ч байна. Тэгвэл суперпозицийн зарчим гэдэг юм нь юу гэхээр зэрэг хоёр цэник зэрэг байх үед цахилгаан орн ямар байх вэ гэдгийг нь хоёр цэник цугтаа байх үеийн цахилгаан орн хамтдаа байх үеийн цахилгаан орныг нь Евсгээр тэмдэглэл дангаараа байх цахилгаан орнуудыг нь тус-тусд нь олчихсныгоо хооронд нь нэмчихдэг гэсэн. За ингээд нэмэхлээр хоёр цэник зэрэг байх, хамтдаа байх үеийн цахилгаан орны хэмжээ гарч ирж байгаа. Тэгэхээр дахиад тодтоод хэлээ те. Энд бичсэн E1, E2 гэдэг байгаа маань болохоор зэрэг энэ томьёогоор бодогдно. Чиглэл нь эергүй сөргүү гэдгээр тодорхойлогдно. Гэхдээ дангаараа байх үеийн үүсэх цахилгаан орнууд байгаа.
тэр хоёрыг нь хоёулаа ингэ нэмчихлээр хоёулаа хамтдаа байх үеийнх нь цахилгаан хоорн гарч ирнэ гэсэн. За тэгээ энэ нэмж байгаа дээр хэдүүлээ түрүүн анх дурдж яснаар цахилгаан хоорн гэдэг маань вектор хэмжигдэхүүн гэсэн. Тийм учраас вектор хэмжигдэхүүнүүдийг нэмдэг дүрмээр бодно гэсэн. Нэмэхдээ чиглэлийг харгалзаж нэмнэ гэсэн. За тэгээд векторыг нэмдэг параллелограммын дүрм гэж байдаг. Тэр дүрмийг ашиглаад бичих юм бол за би зургаар л тэмдэглэе те. За хоёр вектортойгоо хоёулантай нь яг параллел шулуунуудтаад за параллел шулуунд байгаа учраас энд параллелограмм дүрс үүсэж байгаа. За тэгээд энд үүссэн параллелограммын дүрс диагоналтай. Тэгээд диагоналыг нь энэ хоёр векторын нийлбэр вектор гэж яах вэ? Үздэг. Энэ бол нөгөө векторыг нэмэх параллелограммын дүрмээр тодорхойлж байгаа гэсэн. За энд бас эргэлзээтэй зүйл гарч магадгүй бас гурвчны дүрмж гэж байдаг те. Энд хоёр векторуудын маань хоёулангийнх нь эхлэл нь давхцсан байгааг сайн анзаараарай. Тэгэхээр эхлэлүүдийн давхцуулаад зурцсан байхад хоёр векторын нийлбэрийг олохдоо параллелограммын дүрмээ ашиглах нь зохимжтой. Тэр хоёр вектортой хоёулантай параллел шулуундтаад за энэ зураад зурцсан байх те. Параллел шулуунуудаараа огтлцол дээр нь параллелограмм дүрс үүсээд за тэгээд хоёр диагонал байж болно те. Ийм диагонал байж болно, ийм диагонал байж болно. Алийг сонгож авах вэ гэхээр зэрэг хоёр векторуудын маань эхлэлүүд нь давхцсан байгаа цэг дээрээс эхэлж байгаа диагоналыг сонгож авах гэсэн. За тэгээд нөгөө хоёр векторуудын маань эхлэлүүд нь давхцаж байгаа цэглэл нь нийлбэр векторын маань бас эхлэл болж таарна. За төгсгөл нь мэдээж яг нөгөө талын маань цэг болж таарна. За энэ бол ингээд суперпозицийн зарчим буюу нэгээс илүү олон цэнийг үйлцэх харныг яаж тодорхойлох вэ гэдэг үндсэн аргачлал гэсэн. За ингээд нодлонгийн эсэлтийн ерөнхий шалгалт дээр ирсэн бас нэг цахилгаантай холбоотой бодлого байгаа. Тэр бодлогыг хэдүүлээ бас тайлбарлая. За саяны үздсэн сэдвтэй холбоотой нодлонгийн Ешийн физикийн Ешийн 28 дугаар дасгал А холбооны 28 дугаар дасгал. За тэрний бодлыг хэдүүлээ яг хамтдаа эзгэе. За энд тэр бодлон дээр яасан бэхлээр зэрэг эерэг төрлийн цэник байгаад за тэгээд тэрнтэй зэрэгцээ ахаад нэх сөрөг төрлийн цэник байсан байна. За ингээд энэ хоёр цэнийг хамтдаа байгаа юм чинь нийргэн тойронд яг суперпозицийн зарчим ашиглаад бүгдээрээ цахилгаан ямар байх вэ гэдгийг цэг болгон дээр тодорхойлж болно. Бодлого маань юу гэж асуусан бэхлээр энэ хоёр цэнийг байгаагийн хооронд нь холбосон шулууны дагуу гэхдээ сөрөг цэник байгаа талдаа гэсэн нэг цэг сонгоод авчихсан. Тэгээд энэ цэг дээр цахилгаан хоорны чиглэл нь ямар байх вэ гэж асуусан байна. Чиглэл нь ямар байх вэ гэж асуусан байна. За тэгээ өгөгдөл нь юу гэхээр зэрэг энэ хоёр цэнгийн маань хэмжээ нь хоёулаа ижлэх хэмжээтэй гэсэн. Бид нөгөө Q1, Q2 гэдэг хэмжээ нь ялгаатай байж болно гэж яриадсан бол хэмжээ нь бол яг ижлэх нь. За нэг нь яг сөрөг, нөгөөх нь эерэг байгаа. За тийм бол сонгоод авсан байгаа сөрөг цэнхтэй талдаа байгаа цэг дээр энэ цэг дээр цахилгаан хоор ямар авах вэ? Ямар чиглэлтэй авах вэ гэж асуусан байна. За тэгвэл хэдүүлээ хоёр цэник тус бүрийн үүсэх цахилгаан хоорны хэмжээг нь яг тусдан зуръя. За би шар өнгөөр эерэг цэнийг тэмдэглэсэн учраас эерэг хэрчмээр шар өнгөөр эерэг цэнийг үүсгэсэн цахилгаан хоорны хүчлэгийн векторыг зуръя гэж байгаа. За би энэ дээр нэмэх гэж тавьчих. Энэ юу гэхээр эерэг цэнигийн маань буюу энэ шар өнгөөр дүрслэн цэнигийн маань үүсгэх цахилгаан хоорн энэ цэг дээр хаашаа чиглэх вэ гэдгийг нь гадагшаага чиглэлтэйгээр зурчиж байгаа. Харин сөрөг цэнигийнх маань болохоор зэрэг би бас адилхан ягаан өнгөөр зуръя. Тэгэнгүүт дотгошоогоо чиглэлтэй зурагдана. Дотгошоогоо чиглэлтэй зурагдана. Эерэг цэнийх дотгошоогоо чиглэлтэй, эерэг цэнийх гадагшаага чиглэлтэй байдаг гэсэн. Гэхдээ би энэ дээр уртыг нь ялгаатай зурж байгаа. Яагаад ялгаатай зурж байгаа вэ гэхээр зэрэг яагаад ялгаатай зурж байгаа вэ гэхээр энэ цэг дээр цахилгаан хоорыг тодорхойлоход энэ эерэг цэнигээс хол зайтай байгаа бол энэ сөрөг цэнэгтэй ойрхон зайтай байгаа гэсэн. Энийг цахилгаан хоорны хэмжээг нь тодорхойлоход чиглэл бол ингээд тодорхойлогчлаа тий гадагшаага дотгошоогоо. Хэмжээг нь тодорхойлоход энэ томьёогоо бид нар ашиглана. Тэгэхээр ойрхон байгаа учраас энэ сөрөг цэнгийн хувьд R нь арай бага, эерэг цэнгийн хувьд R нь арай их гэсэн. Тэгэхээр тоо хэмжээгээр ялгаатай байна. Мэдээж ойрхон байгаа цэнгийн үүсэх цахилгаан хоорн нь илүү хэмжээтэй, холбоогийнх нь бага хэмжээтэй байж таарна. За тэгээд суперпозицийн зарчим ашиглах юм бол энэ хоёр цэник хамтдаа байх үед энэ цэг дээр цахилгаан хоорн үүсгэх нь энэ хоёр зурсан цахилгаан хоорнуудын за энэ шарангатай ирж энэ хоёр цахилгаан хоорныг илэрхийлж байгаа векторуудын чиглэлийг тооцсон нийлбэрээр тодорхойлно. Тэгэхээр эсрэг чиглэлтэй хоёр векторыг нэмж байгаа бол яадаг вэ гэхээр энэ хоёрынх нь за би энд
ягаан талан давмгаалж байгаа учраас ягаан өнгөөр яг нэмээд зурчих. Тэгэхээр арай уртаас нь богиных нь уртыг хасаад уртын дагуу чиглэлтэйгээр нийлбэр вектор яг бичдэг гэсэн. Тэгэхээр одоо энэ хариултан дээр яг хэд хэдэн сонголтууд байгаа. Ийм чиглэлтэй юу, ийм чиглэлтэй юу, ийм чиглэлтэй юу, дээшээ юу, доошоо юу гэсэн чиглэлтэй байгаа. Тэгэхээр бидний яг зөв хариулт бол яг ижлэгийн хэмжээтэй хэдий ч зайн хол учраас, хол ойр учраас хоорондоо яг хэмжээний ялгараад эсрэг чиглэлтэй хоёр векторын нийлбэр нь ингэж гарна гэдэг зөв хариултаа сонгох байна. Буюу бүр тодорхойлбол энд ингээд 5 янзын чиглэл сонгогдсон байгаа. 5 янзын чиглэл буюу 5 янзын сонголтуудаа 1 2 3 4 5 гэж дугаарлал биднийхаар 2 гэсэн дугаартай чиглэл нь зөв сонголт нь болж таарах нэ. За тэгээд энэ нэгэнд хэдүүлэн бодлогыг жишээ болгож сонгосныхаа энэ дээр дахиад үргэлжлүүлээд өөр цэг сонгож авъя. За тэр цэгээ сонгож авахдаа хоёр цэнгийг хооронд холбосон хэрчимтэй перпендикуляр чиглэлтэй хэрчим. Тэгэхээр тэрний перпендикуляр чиглэлтэй хэрчим маань сөрөг цэнгээ дайрсан перпендикуляр шулуун дээр нэгэн цэг сонгож авъя. Тэгээ энэ сонгож авсан цэг дээр цахилгаан орон ямар байх юм бэ гэдэг яг асуултанд хэдүүлээ хариулцгаая. За гэхдээ яг хэмжээг нь биш хэдүүлээ зөвхөн чиглэлийг нь яг судалцгаая. За ингээд хэдүүлээ яах юм бол яг өмнөх бодсонтойгоо яг ижлэхэн аргаар бодно. Эерэг цэнгийн үүсгэх цахилгаан орны чиглэл эерэг цэнээс гадагшаага чиглэлтэй. За би эерэг цэнгийнх гэж цахилгаан орныг Е үсгэж нэглэе. Сөрөг цэнгийн маань үүсгэх цахилгаан орн яг энэ цэг дээр сөрөг цэнгийг руугаа чиглэсэн хэмжээтэй. За дүрслэх юм бол энд зурснаас арай яг урт байх шаардлагатай. Яагаад гэвэл сонгож авсан цэг маань цахилгаан орноо тодорхойлоод байгаа цэг маань сөрөг цэнэгтэйгээ арай ойрхон, эерэг цэнгээс арай хол байгаа учраас. За ингээд энэ тохиолдолд суперпозитивын зарчмаа мөн адилхан ашиглана. За би энэ сөрөг цэнэгтэй сөрөг цэнгийн үүсгэсэн цахилгаан орны хүчлэг гээд ES гээд нэмдэглээ. Тийм бол энэ хоёр цэнэг хамтдаа байх үед бидний сая сүүлд сонгож авсан цэг дээр цахилгаан орн ямар байх вэ гэдгийг суперпозитивын зарчмаараа хоёр цахилгаан орнуудынхаа нийлбэрээр яг бодно. За тэгээ энэ хоёрын нийлбэрийг авахдаа параллелограммын дүрм яг ашиглаж байсан. Тэрүүгээр ашиглая. Тэгэхээр параллелограммын дүрм ёсоор энэ хоёр векторын хооронд эхлэлүүдийг давхцуулаад зурцсан байгаа дээрээс эхлэл дээрээс нь эхлэлтэй. Тэгээ параллелограммын диагоналын дагуу энэ цахилгаан орны маань чиглэл яг гарч ирэх нэ. За ингээд яг ийм жишээ бодлого жишээлх юм бол бодож болж байна. За тэгээд нэг зүйлийг энэ дээр хэрвээ одоо иргэжлийн энэ жилийн ээш дээр яг ийм төрлийн асуулт хэрвээ орж ирлээ гэвэл бид нарт хэд хэдэн чиглэлийн сонголтууд өгөх нь тийм ээ. За магадгүй самбарынхаа автогаатай хэвтэй чиглэлтэй эсвэл тэрнтэй дээшээ доошоо чиглэлтэй эсвэл яг хэвтэй чиглэлтэй ч гэсэн яг хазгай чиглэлтэй гэж яж болох бах. Ингээд 1 2 3 гээд яг чиглэлүүдээ сонгочлоо гэж бодоход дөрөвт чиглэлийг гэвэл бидний яг энэ авсан жишээн дээр бол эргээс гадагшаага сөргөө дотгошоо чиглэлтийн хоёр векторын нийлбэр гэж байна. Параллелограммын дүрм гэхлээр яг хэдүүлээ нөгөө энэ тоон хавтгай гэдэг нэгдүгээр 2-р, 3-р, 4-р мөч гэвэл яг энэ 2-р мөч дээр л байх хэрэгтэй болж таарна гэсэн. Энэ хоёр векторын хоорондох нийлбэр нь параллелограммын дүрм ёсоор энэ хоёрынхаа дунд л яах үүсч таарна гэсэн. Тэгэхээр жишээлх юм бол ийм асуулт урьдчил зохиоё гэвэл 5 гэсэн дугаартайг нь бид нэр яах сонгохон сүүл бидний өөрсдийн зохиосон жишээн дээр зөв хариулт нь яах болж таарна гэсэн үг. За энэ дээр нэмж тайлбарлахад энэ хоёр вектор байна. Энэ хоёр вектор маань энэ цэнгүүд байгаа хоёр цэнгүүд маань дангаараа байх үеийнхэн цахилгаан орно. За тэгээд энэ цахилгаан орны векторуудыг нэмэхдээ бид нэр параллелограммын дүрм ашиглаж байгаа. Тэгэхээр параллелограммын дүрмээр векторуудыг нэмхийг илүү тодтоход ярих гэж бодож байна. Тэрний үгээр би энд нэг тасархай шугамар параллел шулуун татж байгаа. Энэ тасархай шугамар татж байгаа параллел шулуун маань энд байгаа вектортой параллел байх юм. Параллел. Мөн босоо чиглэлтэй энд нэг юм параллелограммын нэг талыг үүсгэж байгаа шулуун татсан байгаа. За энэ маань юу вэ гэхээр зэрэг нөгөө шар өнгөтэй векторын төгсгөлийг дайруулад ягаан вектортойгоо параллел яг шулуун татж байгаа. Түрүүний зурсан ягаан векторын төгсгөлийг дайруулад бас татж байгаа энэ маань шар өнгийн вектортойгоо параллел зурагдаж байгаа гэсэн. Тэгэхээр зэрэг энэ үндсэндээ яаж вэ гэхээр зэрэг энд хоёр параллел шулуун байна. Хоёр параллел шулуун байна.
Тэгэхээр хоёр хосоос параллелчулуунууд хоорондоо огтлцох хэрэг параллелограмм гэдэг яг дүрс үүсгэж байгаа. За тэгээд энэ дээр параллелограмм дүрсийнхаа нэг диагоналыг сонгоод аваад байгаа. Яг ямар диагоналыг сонгож аваад байгаа вэ гэхээр зэрэг хоёр векторын хооронд нь эхлэлүүдийн давхцсан байдлаар бид нэр зурчихсан байна. Тэгэхээр давхцсан эхлэлүүд дээр нь эхлэлтэй, за нөгөө цэг дээрээ төгсгөлтэй энэ диагоналыг хэдүүлээ. Буюу энэ векторыг анх байсан хоёр векторын маань нийлбэр вектор гэж үзэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ маань диагонал, параллелограмм дүрсийн диагонал гэсэн. Нөгөө талын диагонал байж болно тийм ээ. За энэ диагонал бол нийлбэр тодорхойлохгүй. За магадгүй ялварыг тодорхойлж байж болно. Гэтэ бид нэр зөвхөн нийлбэрийг авч байгаа учраас параллелограммын дүрмээр эхлэлүүдийг нь давхцуул зурсан векторуудынхаа эхлэл дээрээс нь эхлэлтэй, нөгөө талдаа төгсгөлтэй векторыг энэ хоёр векторыг нийлбэрээр сонгож авч байгаа. За тэгээд дахиад бас яхаа тодтогч хэлэхэд энд байгаа хоёр вектор маань улаан болон яган векторууд маань хоорондоо хэмжээгээр ялгаатай. Нэг нь урт, нэг нь богинохон байгаа. Аль нь урт, аль нь богинохон бэ гэхээр зэрэг энд цахилгаорныг тодорхойлоод байгаа цэг маань нөгөө цахилгаорноо үүсгэж байгаа цэнгүүдээсээ, эерэг болон сөрөг цэнгүүдээсээ хэр зэрэг хол вэ гэдгээс хамаарч байгаа тийм ээ. Тэгэхээр энэ томьёогоо харах юм бол хоорондын зайн их байх тусмаа буюу биднийхээ цахилгаорн тодорхойлоод байгаа цэгээс цэг рүү эерэг цэний хүртэлх зай маань сөрөг цэнэгээс хүртэлх зайнаас зайтай харьцуулахад харьцангуй хол байгаа гэсэн үг тийм. Сөрөг цэнийх нь ойрхон, эерэг цэнийх нь арай хол байгаа гэсэн. Тэгэхээр хувааж байгаа зай маань их байгаа учраас цахилгаан уран үүсгэх нь арай бага байна. Богино вектороор зурагдана. Энд сөрөг цэнэгийнх нь болохоор арай ойрхон байгаа учраас хувааж байгаа зай нь арай ойрхон гэдэг утгаараа нөгөө цэнэгийнхаа үүсгэх цахилгаорнтой харьцуулахад арай их гэсэн үг. Тэгээд энэ хоёр векторыг урт богиноор нь ялгаж зурж байгаа. За өнөөдөр хичээлээр үзсэн сэдвүүдэд төлөө бас нэгтгэхэд дүгнэе. Тэрний үг гэхээр хоёр цэнэг хоорондоо харилцан үйлчлэлцдэг юм байна. За тэрийг төлөө колоны харилцан үйлчлэлийн томьёогоор боддог юм байна. За цахилгаан харилцан үйлчлэлийн томьёонд ашиглаад бодохдоо бид цахилгаан орон гэдэг зүйлийг ашигладаг юм байна. За цахилгаан орон маань цахилгаан цэнэгүүдийн хоорондын харилцан үйлчлэлээр тун төстэй эдий чиг нэг цэнийг дангаараа байх үед ямар цахилгаан орон үүсэх вэ гэдгийг тооцоолдог. Энэ цахилгаан орныг нь хэдүүлээ тооцоолсон байж хахад харилцан үйлчлэлийн хүчийг цахилгаан орныг нь цэнгээр нь үржүүлээд олдог юм томьёотой болдог байна. За энд бичиж байгаа томьёо маань зөвхөн цэгэн цэнигийн үүсэх цахилгаан орон буюу нэг цэнийг дангаараа байх үед үүсэх цахилгаан орныг тодорхойлж байгаа. Олон цэнийг байвал яах вэ гэхээр зэрэг суперпозицийн зарчим ашиглагдах буюу олон цэнийг үүсэх цахилгаан орон маань олон цэник байгаагийнх нь цахилгаан орон тус бүрийг нь олсныгоо бүгдээрийг нь чиглэлийн тооцож нэмээд нийлбэр цахилгаан орноо гаргаж авдаг. За хэдүүлээ энэ хүртэл цахилгаан орны хүчлэгийн тухай үзсэн. За цахилгаан орны хүчлэг үзсний дараа хэдүүлээ цахилгаан потенциал орны тухай ярьж таарна. За энэний өмнө цахилгаан орныхоо хүчлэгийн тухай товчхон дуртай цахилгаан орны хүчлэгийг энэ томьёогоор олж байгаа. Цахилгаан орныг олоод байгаа шаардлага хэрэгцээ маань юу гэхээр цахилгаан орныг үүсгэсэн анх дахь цэник байхад хоёр дахь цэник тэр анх дахь цэнийг үүсгэсэн цахилгаан орнд орж ирвэл ямар хүч үйлчлэх вэ гэдгийг цахилгаан орны хүчлэгээр нь цэнийг нь үржүүлээд олдог юм байна. Одоо цахилгаан потенциал орныг тодорхойлъё гэж байна. За би томьёог энд бичье. За тэгээд цахилгаан орны хүчлэгтэй бас харьцуулаад хараарай. Тун ижлэх. Нөгөө колоны харилцан үйлчлэлийн хүч маань цахилгаан орны хүчлэгийн томьёотой тун төстэй байсан. Гэдэг шиг цахилгаан потенциал орны маань томьёо бас цахилгаан орны хүчлэгтэйгээ тун төстэй. Юугаар ялгаатай вэ гэхээр энд зайн квадрат тууж исэн бол энд зайн нэг зэрэгт нь хууч байгаа гэсэн. За тэгээд энэ томьёог би бас нэг тодорхой хэлхийн зүйтэй гэхээр яг цэгэн цэнигийн үүсэх цахилгаан потенциалыг хязгааргүй холд байгаа цэгтэй харьцуулж олж байгаа юм шүү те. Тэгэхээр хэдүүлээ бодлого бодохдоо потенциал орныг тооцоолохдоо заавал хоёр цэгийн хоорондох зөрүүгээр тооцоолж идэг гэдгийг тодорхой санаарай. За тэгээд энд цэник маань эерэг сөрөг янз янзын утга авч болно. Түүнийгээ дагаад цахилгаан потенциал маань мөн адилхан эерэг сөрөг утга авч иж болно. За энийг хэдүүлээ шууд нэг бодлогон дээр жишээ аваад бодъё гэж бодож байна. За энд зурсан байгаагаар бол А цэг дээр Б цэг дээр цахилгаан орны хүчлэгүүд өөр өөр байна. Хэдий ч гэсэн энд 2 дахь Q2 гэсэн цэник орж ирээд А цэгээс Б цэг рүү зөөгдөх үед тодорхой хэмжээний ажил хийгдэж таарна. За ажил хийгдэнэ гэдэг нь юу гэсэн үг гэхээр зэрэг Q болон Q2 цэник хоорондоо харилцан үйлчлэлцэж байгаа. За бүр тодорхой юу болохын тулд Q2 цэнийг хэдүүлээ сөрөг тэмдэгтэйгээр авчих гэсэн. Сөрөг тэмдэгтэй гэж бол энэ Q болон Q2 цэнэгүүд нь хоорондоо таталцж таарна. Ялгаатай цэнэгүүд учраас.
За тэгээд А цэгээс Б цэг рүү зөөхөд ямар хэмжээний ажил хийгдэх вэ гэдэг нь энэ томьёогоор тодорхойлогдно. За би тоон утга сонгож авъя. А цэгээс энэ Q цэнийг хүртэлх зайг R-аг 1 см. За Б цэгээс Q цэнийг хүртэлх зайг 2 см гэж сонгоод авчих. Тэгэх юм бол хэдүүлээ потенциалыг зөвхөн тодорхойлох боломжтой болно. За тэрнээс гадна Q гэсэн цэнийг маань анханасаа Q гэсэн цэнийг маань анханасаа 4 микрокулон хэмжээтэй байсангийн Q гэсэн цэнгийн үүсгэж байгаа цахилгаан хооронд гаднаас орж иж 2 дахь цэнгийн маань хэмжээ. За би энд Q2-ийнхоо яхаа зөвхөн тоон хэмжээг нь яхаа бичье. Зөвхөн Q2-ийнхоо тоон хэмжээг бичье. Тэгэх юм бол тэрийг нь 1 микрокулон гэж зохиоч. Тэгэхээр 4 микрокулон гэсэн цэнгийн үүсгэж байгаа потенциал орон дотор 1 микрокулон гэсэн цэнэгтэй бит А цэгээс Б цэг рүү шилжиж байгаа гэсэн. За А цэгийн потенциал томьёогоор бодох юм бол K Q R A гэж. Энэ томьёол дандаа давтагдана энэ томьёо. Гэхдээ яг ямар цэг дээрх вэ гэвэл R-үүд нь өөрчлөгдөд байна гэсэн. За K бол кулоны тогтмол гэсэн эсийн хүчин 19 зэрэгт. Q гэдэг цэнэг маань 4 микрокулон гэсэн. Микро гэдэг бол харийн хасах 6 зэрэгт гэсэн үг. За RA гэдэг болохоор хэдүүлээ 1 см-аар сонгож авсан. 1 см буюу E үрчин 10-ын хас 2 зэрэгт. Анзаарах юм бол би энд бичиж байгаа бүх хэмжигт хүнүүдийг C1-ээр бичсэн. Тэгэхээр энэ тоон утгуудыг үржүүлээд гарч ирээд гарах нэгж нь дахиад автоматар шууд C1 гэж таарна. Тэгэхээр одоо бас тодтоодлоо цахилгаан потенциалыг нэгж бол вольт гэсэн нэгжтэй байдаг. За энийг бодох юм бол 36 үрчин 10-ын 5 зэрэгт вольт болно. Б цэг дээрх потенциалыг мөн адилхан бодох юм бол за эсийн хүчин 19 зэрэгт гээд кулоны тогтмол 4 микрокулон гээд цахилгаан потенциалыг үүсгэж байгаа цэник анх дахь цэник. Хоорондын зай маань 2 см-ийг сонгож авсан учраас 2 үрчин 10-ын 2 зэрэг үржүүлэхлээр 18-ыг үржүүлэх нь 10-ын 5 зэрэгт вольт болж таарч байгаа. Вольт. За А болон Б цэгийн хоорондох потенциалын зөрүү гэдэг маань за би бас дахиад тодтоодлоо. Потенциал гэдэг зүйлийг заавал хоёр цэгийн хоорондох ялгараар тодорхойлдог. Энд байгаа томьёо маань абсолют утгатай цэг болгон дээр тодорхойлдог юм шиг боловч түрүүнээс нь хязгааргүй холд байгаа цэгтэл харьцангуй томьёо нэ шүү. За ингээд А болон Б цэгийн хоорондох потенциалын зөрүүг нь аль цэгээс эхлээд аль цэг дээр очиж байгаа вэ гэдэг. Сүүлд нь очиж байгаа цэгийн потенциалаас анх хөдөлж байгаа цэгийн потенциалыг хасна гэсэн үг. За манай энэ тохиолдолд 18 үрчин 10-ын 5 зэрэгт вольт хүчтэй цэгээс биш 18 үрчин 15 зэрэгт вольт хүчтэй цэг рүү 36 үрчин 10-ын 5 зэрэгт вольт хүчтэй цэгээс яг шилжиж очсон. Тэгэхээр хүчтлийн зөрүү маань энд хасах 18 үрчин 10-ын 5 зэрэгт вольт буюу хүчтлийн маань утганд буурсан байна шүү. За А цэгээс Б рүү очиход хүчтлийн маань хэмжээ буурсан байна. Цахилгаан потенциалын маань хэмжээ буурсан байна. За тэгээд хийж байгаа ажлыг нь олохын тулд яах вэ гэхээр зэрэг хийж байгаа ажил биш потенциал энергийн зөрүүг нь олно гэж байгаа. За потенциал энерги бид нар EK-гаар тэмдэглэдэг. Гэхдээ нөгөө цахилгаан орны маань EP-гээр тэмдэглэдэг. Цахилгаан орны маань тэмдэглэгээтэй андуурч байгаа учраас би зөрүүд потенциал энерги гэдэг P үсгээр тэмдэглэе. Энэ потенциал энерги маань бас хоёр цэгийн хоорондох яах вэ? Шилжих үе зөрүүгээр тодорхойлогддог юм чигтгүн. Энэ маань бидний сая дээр олсон А цэгээс Б цэг хүртэлх потенциалын зөрүүг яг тэнд хоёр дахь цэнийг гаднаас шинээр орж ирж байгаа хоёр дахь цэнэгийнх нь хэмжээгээр үржүүлсэнтэй тэнцүү хэмжээний ажил хийгдэх болохыг тодорхойлж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл бид нэр хасах 18 үрчин 10-ын 5 зэрэгт вольт гэдэг яг хүчлийн зөрүүг тодорхойлсон. А энд яг хоёр дахь цэнийг маань Q2 сөрөг тэмдэгтэй 1 микрокулон гэсэн цэнийг буюу 10-ын хасах 6 зэрэгт нэг хасах 1 үрчиг нь 10-ын хасах 6 зэрэгт гэсэн яг кулон хэмжээтэй цэник байгаа. За би нэгжинд доор багтаагаад биччихье. Тэгэхээр зэрэг яг энэ кулон гэсэн нэгжийг вольт гэсэн нэгжээр үржүүлэхээр joule гэсэн нэгж гарч ирдэг. Хоёулаа C нэгж, кулон цэнгийн C нэгж, вольт нь хүчтлийн C нэгж. Энэ хоёрын үр жүүр нь энергийн буюу ажлын C нэгж гарч ирэх ёстой. За тэгээд сонгож авсан жишээн дээр маань сөрөг 1 микрокулон, хүчлийн зөрүү маань сөрөг 18 вольт. Тэгэхээр сөрөг-сөргийн үр жүүр нэмэх болдог гэд энэ бол 18 үржүүлэх нь 10-ын сөрөг 1 зэрэгт joule гэсэн яг хэмжээтэй гарч ирж байгаа. Joule буюу 1.8
joule. За 18 үржих нь 10-ын сасах 1 зэрэгт буюу 1.8 joule гэсэн. Тэгэхээр энэ дээр потенциалын маань зөрүү нь А цэгээс Б цэг рүү явхад нэмэгдсэн байна гэсэн. Нэмэгдсэн байна. Нөгөө цэнгийн маань хэмжээг сонгож явахдаа энэ сөрөг тэмдэгтэй энд эрг тэмдэгтэй энэ хоёр хоорондоо таталцж байгаа. Хоорондоо таталцж байгаа юм хооронд холдуулахад потенциал энерги нь яг нэмэх гарч байна гэсэн. Тэгэхээр энэ дээр энэ томьёон дээр байгаа хүчтэл маань ямар цэнгийн үүсгэж байгаа хүчтэй гэдгээс хамаарат тэмдэгэн дагаа явчихдаг. Энэ үүсгэсэн потенциал орон дотор потенциал ихтэй цэнгээс багатай цэнэг рүү явсан уу? Потенциал багатаагаас ихтэй цэг рүү явсан уу гэдэг ялгуураа тодорхойлохоор мөн адилхан тэмдэг нь яг ямар ч гарч болно. Тэгэхээр тэр тэмдэгээ дагах хэрэгтэй. Гараад ирснийг нь бас дахиад хоёр дахь цэнийг маань ямар ч тэмдэгтэй байж болно. Бас л тэр цэнгээ дагаад нэмэх хасах тэмдэгээ гаргана. Тэгэхэд эерэг утгатай гарч ивэл потенциал энерги нь нэмэгдэх юм байна. Сөрөг утгатай гарч ивэл потенциал энерги нь буурах юм байна гэж яг ойлгоорой. Энэ үртэл бүгдээрээ цахилгаан орны тухай, тэр дундаа цахилгаан орны хүчлэг болон цахилгаан потенциалын тухай үзлээ. За тэгээд товчхон бас тоон жишээтэй буюу бодлогоодыг тайлбарлаж энэхүү сэдвүүдийг товчхон хүргэхийг хичээсэн. Тэгээд удахгүй болох шалгалтандаа энэс илүү олон бодлого дасгалуудыг хийгээд дасгал бодлогоодыг хийх тусмаа бид нэр шалгалтандаа өндөр оноо авах магадлал маань өсдөг. За тэгээд та бүхэндээ шалгалтандаа өндөр оноо авахыг хүсье.